Сайн байцгаана уу? SJ episode-ын тоглогч Саруул Эрдэнэ байна. Сайн байцгаана уу? SJ episode-ын тоглогч Мөнхөө Ир байна. За, бид хоёр өнөөдөр Go Plus-ийн Basic Plus багтсан 5 киног rate хийж байна. За, энэхүү 5 киног миний би сонгосон байгаа. Миний сонгосон 5 киног мөн хоёр хэрхэн rate хийхийг харцгаая. Билнэ үү? За билээ. За, 5 киногоо эхнээс нь тоглоомын жагсаалтын дагуу нэрлээд явчих. Тэрний дараа мөн хоёр хэрхэн rate хийхийг харцгаая. За, эхний кино нь болохоор Монголын уран сайхны кино Халуун бороо гэх кино байна. Хоёр дахь нь болохоор хүн болгоны мэддэг Аватар. За, гурав дахь бол Солонгосын Moving олон ангид кино байгаа бол дөрөвт In the House 3 байна. За, тавт нь бол Mission Impossible буюу бэлэгдэшгүй даалгавар гэдэг 5 кино байгаамаа. За, мөн хоёрын хувьд тавт ямар киног нэрлэх вэ? Тавт Moving киног сонглоо. Яагаад? Яагаад гэвэл хит их фантас юмнууд гардаг. 11 давхарлуу нисэж гарсан маань тэгээд байдаг тийм. За, тэгвэл дөрөвдүгээр байранд ямар кино бодлоо? Дөрөвдүгээр байранд Халуун бороо киног орууллаа. Халуун бороо яагаад дөрөвөөр оруулчих вэ? Зохиол нь гоё боловч нөгөө бус кинонууд нь арай хүчтэй байгаа болохоор. За, тэгвэл гуравт ямар кино вэ? Гуравт одоо 5 дугаар байранд бол Moving-ийг оруулсан байгаа. 4-р байранд Халуун бороог оруулсан байгаа. Одоо Аватар болон In the House бэлэгдэшгүй даалгавар байна. 3-р байранд In the House 3-ыг орууллаа. За, 3-р байранд In the House, хоёрт бэлэгдэшгүй даалгавар. За, хамгийн гоё кино бол Хүн болгоны дуртай Аватар. За, мөн 2005 киногоор хэллээ. За, саний дурдсан кинонууд 5 кинонуудыг дараалал нь оруулах юм бол мөн 2005 дугаар байранд Moving киног оруулсан байна. 4-р байранд бол Халуун бороог оруулсан. 3-т In the House-ыг оруулаад бэлэгдэшгүй даалгаврыг хоёрт оруулаад Аватарыг хамгийн шилдэг кино гэж үзэж байгаа юм. SJ episode-ын тоглогч Саруул Эрдэнэ байлаа. SJ episode-ын тоглогч Мөнхөө Ир байлаа. За, бид хоёрын өнөөдрийн rate хийсэн 5 киног үзэхийг хүсвэл Sky Media болон Go Plus-ыг сонгоорой.